өөрийнхөө өөрийнхөө хувь тавилангийн зураач болоод тий жинхэнэ хувь тавилангаа өөрийнхөө гартаа аваад ирэхээр зэрэг амьдрал дээр ямар ямар өөрчлөлтүүд, ямар ямар үр дүнгууд, ямар ямар гайхалтай мэдрэмжүүд гарч ирдэг вэ гэдэг одоо бодит түүхээсээ хуваалцахаар манай 2025 2026 оны одоо хувь тавилангийн зураач хөтөлбөрийн маань оролцогч идэвхтэй хувь тавилангаа зураач, зураглаач одоо тунгалгыгаа урьж та бүхэнд өөрийнхөө туршлагаас, өөрийнхөө үр дүнгуудээс хуваалцсаач гэд урьсан байгаа. За тэгээд тунгаагаа та бүхэнтэйгээ танилцуулъя. Тунгаа ерөнхийдөө өөрийгөө богинохон танилцуулаад өөрийнхөө түүхээс хуваалцаад тэгээд явъя. Анх одоо хөтөлбөрт орж ирэхээс өмнө байсан одоо тунгаагийн сэтгэл зүй тийм ээ эдийн засаг буюу одоо карма гэр оронд байж байгаа уур амьсгал тийм ээ хөргөгчөнд байж байгаа хоолны одоо хүнсний бүтэц хүртэл тийм ээ хувцсны шкафанд байж байгаа хувцснуудын бүтэц зохион байгуулалт хүртэл өөрчлөгддөг байгаа. Тэгээд энэ бүгдээсээ ямар ямар өөрчлөлтүүдийг өөрөөсөө суралцсан гэд бид яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тунгаа маань ер нь энэ бүгд өөрийгөө хүрээсэн тийм ээ өөрийнхөө өдөр тутам харьцдаг өдөр тутамдаа хийдэг үйлдэлүүд дээр ямар ямар үр дүн өөрчлөлтүүдийг үзээд мэдрээд тэр нь өмнөх байсантай нь харьцуулахад тий тунгаа бол байдгаараа л байж байгаа шүү дээ тий нөгөө хоолоо идэгдгээрээ л идэж байгаа. Тэгтээ өмнөх байжсантай харьцуулахад тэр нэг аз жаргалын гармоны дааврын ялгарл тэрний мэдрэмжүүд нь хэр нөлөөлөл үзүүлсэн бэ гэдэг дээрээс яриагаа эхлүүл зүгээр юм болов уу гэж бодож байна. За тунгаагаа өрөө. За сайн байцгаана уу? Намайг Тунгалаг гэдэг. Би одоо 52 настай. Би энэ хөтөлбөрийг хөтөлбөрт хамрагдахаас өмнө би бүр шал өөр тунгай байсан. Одоо энэ сууж байгаа тунгаагаас өөр тунгай байсан. Тэгээд их бухимдалтай ямар ч юмнаас одоо нөгөө сэтгэл ханамж авахгүй болсон бүх юм ингээд одоо надаас бусад бүх хүмүүс л ерөөсө буруутай, ерөөсө бүх хүмүүс л шүүмжлэлтэй ханддаг тийм эмэгтэй байсан юм аа. Тэгээд энэ хөтөлбөрийг би найзаасаа санал аваад тэгээ энэ хөтөлбөрийг өнгөөр вебинарыг 2-3 удаа сонсоод тэгээ энэ хөтөлбөр яг надад яг хэрэгтэй хөтөлбөр байна. Энэ ерөөсөө л миний л дотор байгаа одоо өөрийгөө хайрлах хайр, өөрийгөө одоо өөртөө итгэх итгэл, тэр айдас одоо тэр траумандаас салах одоо тийм боломж олгох ганц хөтөлбөр юм байна гэдгийг мэдээд би тэгээд энэ хөтөлбөрт хамрагдсан юм аа. Зүгээр чөлөөтэй бай зүгээр. Онон дээр бичээд цэгтэй явж байгаа юм шиг тэгсэн ингээд. Гээс сандардгал юм байна. Гэтэ бас байгаа мэддэгтэй байна. Харьцангуй бас тэгтээ нөгөө урт энэ одоо нөгөө урд тунгааг бодвол би бас харьцангуй чөлөөтэй ярьж байгаа нь энэ штэ. Гэтэ би юу ч бэлдээгүй мөртлөө ингээ ярих гад ингээд ийм зоригтой, ийм итгэлтэй болоо сууж ийн гэдэг чинь миний хувьд бол маш том амжилт байгаа байхгүй. Тийм тэгээд өөрийн одоо би дээр одоо зүгээр л одоо миний энэ өөрчлөлтөн дээр гарсан зүгээр л наад захын одоо өөрчлөлтүүд гэх юм бол би өөрийгөө хайрлаад өөртөө одоо байгаа итгэл өөрийгөө одоо зоригжуулж өөрөө урд нь бид нар ч нөгөө ингээл би чи өөрийгөө хайрлаж байгаа нэртэй ингээл нэг зүгээр гараад нэг дэлгүүрээс гараал өстой нэрээ нэг сайхан дэлгүүр хийсээл нэг сайхан идэж явах юм байд юм уу хувц хонор байд юм уу бүх юм аваад өөрт байгаа мөнгөө бүгдийг дуусгаж гараад дээрээс нь дахиад өр зээл тавиад орж ирдэг тийм нэг хүн багхгүй би ч одоо аригтаар суудгүйгэл өөрийгөө бас их хамгаалнаа. Ер нь л өөрийгөө л их өмөрдөг хүн байсан юм байна би чи ерөөсөө.
Тэгэл үйлдвэрт ажилдаг нэртэй. Тэгээ харьцангуй нөгөө үйлдвэрийг бодвол би ч нөгөө Гоки үйлдвэр ч одоо жигтэйхэн баян гэж явдаг шүү дээ хүмүүсийн яриагаар бол. Тэгэл ерөөсө цалингаас цалингийн хооронд тогтмол цалин авдаг. Тэрэндээ бүрөө стаархацсан зүгээр. Тэгэл зоо баахгүй бол үр тавиад авъя гэл ингээл нэг ийм нэг салхи суурах шиг он жилүүдийг би нэг үдээд тэгээ нэг хамгийн сүүлд бүр миний өөрийн одоо энэ бие дээр мэдрэгдсэн яагаад энэ хичээлээ энэ нэг хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан би үнэхээр юунаас ч одоо нөгөө одоо харсан болгон маань уур хүрэгдэг бүр ингээд шатчих гал бүр ийм тийм айхтар ингээд ийм нервтэй бүр ингээд стресс бүр дээд зэгтээ гараад бүр сүүлдээ энэ Монгол орн чинь таалагдхаа болж байгаа маш Монголоос гарч өөр газар очиж амьдрийж гэж яах шиг нэг тийм бүр ингээд бүр өстой бүр болохоо байгаал бүр яг өөрийгөө мэдрээд эхэлсэн байхгүй би за энэ ерөөсө болохгүй байна энэ амьдралаас одоо ямар ч тийм одоо тийм юу авах кайф авах болчихсон энэ өөр хөөхтдээ харахаар хүртэл ингээл нэг үйлдэл буруу ихэнгүүт тэр лугаа ингээл нервтэж асдаг юмыг ингэж гоё тайлбарлаж хэлж чадахгүй тэгсэн мөртлөө өөрөө ингээ бачуурал бүр ингээл станаар яг яах гээд байгаагаа мэдэхгүй тэгэл ерөөсөө юу ч хамаагүй мэдэхгүй яг ямар шалтгаанаас ингэж би өвдөд байгаагаа мэдэхгүй очиод үзүүлэхээр эмнэлэгт очихоор зүгээр ингээд яг нэг ийм л одоо режимтэй ингээд амьдарч исэн одоо яг 2025 оны өмнөх амьдрал бол ерөөсөө л нэг ийм норсон ядарсан бүр ингээ бачуурсан тэгэл ерөөсөө бүх юм таалагдахгүй бүх хүмүүс нь миний нүдэнд харагдаад харагдахаар ингээ шүүмжлэлтэй ханддаг ямар ч зүйлэн дээр тэгэл бүр нэг л болохгүй байгаагаа л ингээл мэдрээл надад өөр юм хэрэгтэй ингээл хайж эхлээл тэгэл нэлээд олон жил явж ийж энэ сайхан хөтөлбөрт хамрагдаад өөрийгөө гол нь энэ хөтөлбөрөөс би одоо анх орохдоо амар амгалан л хүсэж орсон. Үнэхээр жилийн дараа би үнэхээр амар амгалан байж чадчихээн. Үнэхээр одоо энэ ингээд лайв хийх, лайвд оролцох хэмжээний би ийм амар амгалан сайхан зүйлийг мэдэрч чадсандаа үнэхээр их баярлаад талархаж энэ хоёр багштай ингээд чиглүүлж сайхан зүйлийг надад сургаж өгсөнд чин сэтгэлээсээ талархаад тэгээд одоо өөртөө л хайртай байж чадлаа. Өөрийгөө өөрчилж чадлаа. Амнаас гарч байгаа үг мань хүртэл ийм хязгаартай болцсон. Одоо ингээл нэг юм ярихаараа нэг сэтгэл хөдлөл ингээл гоё ярихаараа ингээл амар айгу гэж яриад тэгэл болоо. Тэр үг нь ингээл нөгөө ингээ гаццсан. Тэгэл ерөөсөө амнасаа чин сэтгэлээсээ сайхан үгийг урсгаж чадхаа байсан бэ. Чин сэтгэлээсээ энэ хүнд талархаж чадхаа байсан бэ. Чин сэтгэлээсээ байгаа зүйлэндээ амьдралынхаа бүх жижигхэн деталь бүх жижигхэн зүйлээс хүүхдийнхаа инээмсэглэж байгаа хүртэл инээмсэглээс хүртэл бид нар ингээд таашаал юм гоё ад жаргал авч чадхаа болцсон. Тийм болтлоо би үнэхээр өнөөдөр одоо тунгааг бүтээхийн тулд би тийм болтлоо унтсан байсан байхгүй. Бүр унаад бүр шалдаа буугаал тэгэл тэрийг би болохоор өөрийгөө дандаа өмөөрнө өөрийгөө дандаа ингээ зөвтгөн өөрийнхөө бүх одоо ингээ буруу зүйлийг ингээ хүнд тохно хүнээс одоо өөрийнхөө алдаатай зүйлийг сонсох дурггүй тэгэл ерөөсөө би яасан би тэгсэн юм би ингэсэн юм би чи л өөрөө ингээ уурлаад ингээл ингээ хажууд ханыгаа өөртөл ингээ зовоогоод ингээ амьдэрсэн байгаа аахгүй тэрийг ерөөсөө би өөрөө л зовж ийн гэж ботцсон. Би өөрөө нэг хохирогчийн дүртэй би өөрөө зовцсон. А бусад хүмүүс бол ерөөсөө намайг одоо зовоогоод ийн гэсэн нэг ийм л тууширсан, ийм л нэг уналттай. Бүр яг үннийг хэлэхэд ястаа нэг багшийн маань хэлдгээр нөгөө шалан нэг бол шалан доогоор ороод ингээд нуугдчмаар тийм үе үнэлтэнд орцсон байх үедээ энэ одоо хөтөлбөрт хамаарчсандаа маш их туйлын баяртай байд юм аа. Тэгээд хоёр багштай чин сэтгэлээсээ талархаж байна. Баярлалаа. Тэгээд одоо би энэ нөгөө юугаа ярьчих уу нөгөө санхүүгийн нөгөө юугаа одоо санхүүгийн сахилга бат гэдэг юмыг бүр үнэхээр өстой миний амьдралд тийм үг байдаг ч байсан юм бэ. Зүгээр өстой мөнгийг бол цацаал ингээл үрээл явчихна гэл ингээл байжсэн чинь өнөөдөр миний хувьд ингээд санхүүгийн сахилга бат гэдэг зүйлийг ингээд энэ сургалтаараа ингээ хөтөлбөрөөр ингээ хамрагдаад ирсэн чинь ёо би чи юу вэ бурхан багш минь өстой нэр жинхэнэ мөнгийг өрдөг ерөөсөө тэгэл бүрөөсөө нэг төрлийн ямиг хэрэглэхгүй байж аж маш ихийг авдаг. Тэгээ авсан зүйл нь ингээл хаягдаал эн чинь л урсах мөнгө байгаа байхгүй. Энийг ерөөсөө ойлгоогүй би олон жил явсан байсан. Тэгээд энэ санхүүгийн сахилга баттай болоод ирсэн чи би одоо тэтгэрийн хүн гэхэд энэ хичээл одоо манай хоёр багш ч гэсэн одоо санаж байгаа тийм ээ ингээд ороод би яах та тэгээсээ би бүр тэг хасах байсан гэж ярьжсэн тийм ээ. Тэгтэл өнөөдөр би ингээд нэмэгтэйгээ
би чи тэтгэврийн хүн дээрээс нь зээлтэй гэл би чи одоо бүх юм ингээл өөрийнхөө хамгаалж байгаа байхгүй би тэтгэврийн зээлтэй надад одоо мөнгө байхгүй гэл ингээл байсан чинь яг ингээд сахилга батуудтай ингээд энэ хичээлийг ингээд ойлгоод мэдрээд ирсэн чинь надад өнөөдөр ингээд ингээд мөнгө нэмэгтэйгээ дээрээс нь хадгаламж гэдэг зүйлийг би хизээч хийж байгаагүй. Тэгээ хичээлд сургалтанд хамрагдсанаас хойш хадгаламж гэдгийг бий болгоод дээрээс нь дахиад хадгаламжаас дахиад өөр нөгөө хариултаа хадгалын хоригдлуулах гэсэн тийм хадгаламж хүртэл ингээд явж байгаа байхгүй. Тэгээд би бүр өөрөө ингээд ёо би ингээд чадлаа гэж юу гэдэг өөрөөрөө ингээд бахарх үе ирдэг юм байна. Тэгээд ерөөсөө ингээд нөгөө анзаарах гэдэг юм биднэрт байдаг юм байна. Ерөөсөө бид нар юмыг анзаардаг юм байна. Ерөөс анзаарах бүр сөхөөчгүй амьдрдаг юм байна. Бүр ёстой нэг гэрлийн хувтаар юм шиг гэрэлтэй л оюу цаг хугацаатаа уралдаад байгаа юм шиг бүр амьсгал авах ч зайгүй тийм би завгүй. Би одоо ёстой үнэхээр ядарч байна. Би ёстой тийм гэл ерөөсөө өөртөө ямар ч боломж олгодгүй амьдарч ирсэн юм байна. Тэгэл ерөөсөө тэр хөргөчөнд юу байгаагаа анзаардаг юм байна. Шкаунда хичнээн хувцас хадгалаад хэдэн жил бол дардсан байдаг хувцаа анзаардаг юм байна. Тэгээ энэ ерөөсөө юу байгаагаа анзаарахгүй байж байгаа л дэлгүүр ороод гэл нэг хувцас ёстой нөгөө сэлэр зарлангууд энэ хувцыг авчиг гэл гэртээ ирэнгүүт нөгөө хувцас чинь яг л өөр өнгөрл болохоос яг адилхан байж байгаа байхгүй. Ингээд анзаарах байхгүй. Ингээд энэ мэтлэнгээр ингээд бид нар чинь нөгөө ингээд өөрсдөөсөө их нөгөө ашиггүй юм зарлах тий одоо ингээд ямар ч одоо тэр чинь нөгөө нэг сэтгэл тогтворгүй байсан шинж байгаа байхгүй юу одоо ерөөсөө сэтгэл маань ингээд ямар ч юм нөгөө ингээд бүрөөсөө ингээд унаал ингээл босоод яг нэг зүрхний бичлэг шиг яг ингэж олон жил амьдэрсэн байгаа байхгүй. Тэгээ тэрэндээ ингээл нөгөө мөнгөөр юм авч ийл болоо. Одоо тэгэл нөгөө кайф авчиж байгаа ингээл болчихж байгаа гэдээсэн чинь энэ дотор байгаа сэтгэл дотор байгаа бүхэл одоо нөгөө энэ унсан, дарагдсан, айсан, итсэн энэ зүйлийг гаргаж чадахгүй те бид нар энэ зүйлийг нөгөө мөнгөөр ингээд шийдэх гэдэг байсан юм байна л да. Тэгээ мөнгө байхгүй. Мөнгөө шийдэх гэхээр мөнгө байхгүй чи яхан зээлтэй бүх юм зээлтэй тэгэнгүүтээ цухалддаг бачи явдаг тэр нь ингээл улам нэмэгдээл ингээл яваад байснаа л одоо энэ цаг хугацаанд ингээд мэдэрсэнтэй маш их таатай байна. Тэгээд дээрэс нь ингээд уг нь бол ингээд хажуудах энэ хань ижилдээ үр хөвгттэй ингээд хайртай хувьд хайртай байгаа. Үр хөвгттэй ингээд хайрлаад байгаа уг нь бол тэгтээ их маш буруугаар ингэж хайрладаг тий яг өөрийнхөө байх гал ингээд бүх юм үздэг гэл тэнгуүтэ нөгөө нөхрийн хэлж байгаа үг хүртэл ингээд дандаа нэг юм мохоо эсэргээр ингэж сонсогддог өг нь хүртэл ингээд амхантаа л хөөрхөн намайг гэж бодож хэлж байгаа шүү дээ одоо ингээ өөр хөөхт мань хүртэл надтай ингээд гоё ярих гал ээжээ ингээд тэгсэн гингүүд нөгөө ээж нь яах вэ нөгөө уц руугаа шигдсэн нөгөө өнгөө бараа өнгөө сайхан одоо хэрүүл одоо юу гэдгийг фэйсбүүкээр нэгэн цацагдж байгаа нэг юмнууд байдаг штэ бүгд л тийм байгаа бид нар яг ингээл нуугаад байгаа болохоос ингээ ичээд байгаа болохоос ч бүгд л тийм юм хардаг байхгүй тэгэнгүүтэл нөгөө утсандаа хамаг анхаарлаа тавиал нөгөө телевизор үзэхгүй одоо өөрийгөө бас өмөрч байгаа байхгүй тэр чинь би телевизор үздэггүй юм чи одоо энэ телевизор үзэж байхаар гэл ингээл нөгөө өөрийгөө өмөрсөн өөрийгөө ингээл хамгаалсан ийм юм чи ерөөсөө л айдас энэ дотор байгаа бүх л одоо нөгөө энэ дотор ингээд хадгалагдаад ингээд бүр ингээд нөгөө бул чулуу шиг ингээд бид нар ингээд чулуу одоо ууланда хэлж байгаа хүмүүс мэдэндээ би ингээд алхаж явахдаа ингээд бид нар чинь ингээд өөр хөвчөнд ингээд юмаа ийгээл ингээд явж явахдаа ингээд бид нар тэр их нөгөө өөр хөвчөнд дотор ингээд нөгөө чулууг л ингээд одоо нэг тийм стресс, депресс, одоо юу гэдэг бухимдал, гомдол, айдас, өөртөө итгэлгүй байдал энэ бүгдийг ингээл тэр өөр хүчинтэй эргээл ингээд олон жил алхаад яваад байгаа байхгүй юу. Тэрийг мэдэхгүй бид нар ингээл тэр зүйлийг мэдэхгүй л ингээл бухимдаад яах аргаа мэдэхгүй ингээл би хүртэл өвдөн тэрэн дээр нь тэгэл тэрэндээ цухалдаал би ядраад бах чи би тэгээд бах би ингээд босод хүмүүс нь хүн биш байгаа байхгүй бид нар. Ийм л зүйлтэй бид нар ингээл олон жил ингээд амьдэрсэн байгаагаа л мэдрэхгүй л олон жил явсан байна л та. Тэгээд одоо яг энэ өндөрлөгөөг одоо энэ байдал яг одоо цаг дээр би нэг одоо цаг гэж байхгүй болсон. Бүр одоо гэдэг юм байхгүй. Бүр нэг удаа өнгөрсөн рүүгээ очиж ёо би чинь тэгэж амьдарч байсан шүү дээ. Бүр ёо тэгэж алдаа гаргасан шүү дээ гэл ингээл нөгөө ёо гэдэг үг рүү ороод тэнгүүтээ ирээд рүүгээ их савал за би өстө одоо тийм одоо тийм юм аав. Одоо өстө ингэн гэл ингээд бүр ингээд ерөөс одоо энэ амар амгалан одоо яг цагт ийм сайхан байгаа гэдэг зүйлийг ерөөсөө мэдэрхээ байгаад бид нэр
би гэхгүй ганц одоо бүхэл хүмүүс тийм болцсон амьдарч яваагаа л бид нар мэддэггүй юм байна л да. Тэгэл энэ зүйлийг мэдэрч авсандаа туйлын их баяртай байна. Тэгээд өнөөдөр жилийн дараа гэхэд би өөртөө хадгаламжтай болсон байна. Хоёрч төрлийн хадгаламжтай болсон байна. Тэгээд өөртөө цаг гаргаж одоо би өнөөдрийн ингээд хоёр багштайгаа ингээд лайв хийн гэх юм бол яг одоо ингээд яг хэрвээ ингээд хуучин тонгой байсан бол би одоо шинэ тонгойг бий болгож чадсан юм зоригтой, итгэлтэй өөрийгөө хайрлсан би эмэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд ийм байгаадаа үнэхээр их баярлж байна. Тэгээд хуучин тонгойтойгоо байсан бол би өнөөдөр яг ингээд зуралдаал, стресстэй л ингээд хүний өмнө ингээд одоо ингээд те одоо ингээд лайвнд оролцоод дэлгэцээ нээгээд ингээд ярилцаж чадахгүй тийм эмэгтэй байсан. Тэгээд өнөөдөр ингээд ийм сайхан та зүйлийг ярилцаад хуваалцаад ингээд сайхан байж чадчихаадаа үнэхээр их баярлж байна. Тэгээ энэ сургалтыг авсандаа туйлын их баярлж байгаа шүү хоёр багш минь. Тэгээд чиглүүлж гоё одоо явсанд баярлалаа гэж хэлээд үнэхээр баярлаад барахгүй нэ хоёр багштай баярлалаа гэж хэлье да. За Тунгаа маань яг одоо ингээд сая болохоор амьдрал дээр нь яг өөр өөрийнхөө сэтгэл зүрхэн дээр нь ямар өөрчлөлт гарсан талаар ерөнхийд нь ингэж том зургаар нь ярьчлаа. Яг тэн дундаа яг сэтгэл хөдлөл яг юундаа уурладаг байсан бэ? Тэ? Бид нар уурлах суурэ мэдхгүй ээжэж түүнийг засна гэж байдаггүй. Яг ямар зүйлдээ уурлал бухимддаг байсан бэ? Яагаад? Яагаад уурчин хүрдэг байсан юм? Тэгвэл одоо яагаад уурчин хүрхээ болцсон юм? Гэт нарийн Ингээд юм бэлээ. Яг урж байгаа шалтгаанаа би анзаарч байсан юм. Яг ингээл уурлангууд миний үгээр явахгүй. Жишээ нь тий одоо ингээл хүмүүс ингээл миний би одоо хүмүүсийг үгээрээ явуулах гэдэг нь шүү дээ ингээл тэгэнгүүтээ ингээл миний үгэнд орсонгүй энийг ингэж хийх ёстой. Тэгээд нөгөө яг ингээд нөгөө бодол анаас гарч байгаа үг ингээд бодол ингээд биелдэг гэдэг шиг би ингээл юмыг ингээл тэгчихгүй ингэчихгүй бити алдчихаасаа бити ийм буруу зүйл хийчихээсэ гэдэг ингээл нэг ийм нэг сонин ийм бодолтой байсан байхгүй ингээл нэг сонин өөрөө ингээ буруу ярингууд нэг ийм айдастай ингээд за буруу яриад хүмүүсээ ингээд дургу хүргээд тий нэг бас хүмүүс намайг шоолох үедээ гэдэг тий за яг тийм л айдас надад байсан байгаа байхгүй яг тэрнгүүрээ ингээд хүмүүст ингээд хандах гал ингээд одоо жишээ нь яг энэ хөөрхөн энэ тогоондоо буцалж байгаа миний энэ амьдралын энэ хань ижил өөр хөвгтүүд маань ялангуяа тэд нартай ингээд ууралдаг тий ингээд миний үгээр байхгүй болонгууд ууралдаг тийм сонин ууралдаг байсан юм бэ тэгээ одоо ингээд яг одоо яг энэ байгаагаа байдлаасаа ингээд одоо яг энэ ингээд одоогийн тунгаагаар болохоор ингээд юундаа ингээд ууралж исэн юм бол яагаад зүгээр л 50 сонсъё л да ингээд сонсдог болцсон ингээд хүмүүсийг тий за ингээд төрүүлэл ярьдаг байсан байхгүй би чинь уралдаал бүр юутаач яриад байгаа яах гээд байгаа юм бидгтгүү амьсгаач авах юм байхгүй бүр ерөөс ингээд би тэгсэн ингээд өөрийгөө хамгаалал өмөрөөд чи ингэж ярьдаг байсан тунгаа чи ингээд өнөөдөр бүр сонсдог болсон тэгээд өөрийгөө ингээд нөгөө анзаардаг болсон байгаа байхгүй ингээд за тунгаа чи өнөөдөр яг юунд уурлаад байгаа юм бэ яг юу болсон бэ гэл ингээд тэгэл ингээд сонсоол ингээд анзаараад байдаг болчтой юм бэ энэ дээр бүр ингээд нөгөө ингээд дотор байсан ингээд би ингээд дотор байсан бүх зүйлүүдээ ингээд нөгөө хуучин тунгаа чи бүх зүйлүүдээ ингээд гарцсан байхгүй юм дотор байсан айдас дотор байсан тэр гомдол тэр бүгдийг ингээд хураагаад юунаас гомдсноо мэдэхгүй одоо юу яаснаа мэдэхгүй байгаад байсан баггүй би тэгтэл ингээд нөгөө энэ дотроос ингээд бүх зүйл маань ингээд гараад ирдэг юм байна амьсгалын дасгал хийгээд ирэхээр гараад ирдэг юм байна ингээд 50 хамгаалan ингээд бясалгаж суугаад ингээд гоё ая сонсоод ингээд бичээд бүх зүйлээ ингээд юунд гомцсноо ингээд бичээд ирэхээр ингээд бүх зүйл ингээд гараад ирэхээр өөрөө ирэхгүй ингээд дотроос ингээд өстө гашуун олон жил нөгөө хоригдлогдсон байсан зүйл маань ингээд гашуун ингээд нулимс маань ингээд бүр цорхирт ойлаад гараад ирдэг юм байна. Өөрөө гаргаад олоод ирдэг юм байна энэ зүйлийг мэдээд ирэхээрээ тэгээд ингээд ойлаад ирэхээр бүх зүйл ингээд нулимсаар гараад ирэхээр энэ дотор хонгоогоод за тунгаа одоо яг зөв зам дээр зогсож шүү. Цаашид чи минь ингээд өөрийгөө хайрлахын тулд яах ёстой, өөрийгөө сонсох ёстой юм байна. Ажиж 50 амгалан байх ёстой юм байна. Амгалан байхын тулд яах ёстой вэ гэд бүх зүйлийг ингээд мэдрээд эхэлдэг юм билээ.
За яг үнэн. Тэгэхээр зэрэг уур маань нөгөө өөрөөсөө холдсон, өөрийгөө хайрлаагүй байснаас үндсэндээ уур хүрээд иддэг байсан байна гэж ойлгож болохоор хариулт гарлаа тий. Тэгэхээр Тийм. хүн өөрөө өөрөөсөө холдоод ирэхээр зэрэг нөгөө дотроос тэр эмоц гэдэг байгаа сэтгэл хөдлөл маань яг уур болж гарч ирж хүмүүс намайг хайрлах ёстой юм шиг, хүмүүс миний өмнөөс хариуцлага үүрэх ёстой юм шиг, хүмүүс надад таалагдах ёстой юм шиг, таалагдахын тулд хүмүүс үйлдэлүүдийг хийх ёстой юм шиг ингэж бодоод ирэхээр зэрэг уур хүрээд идэг байсан байна гэж ойлголоо. Мөн дээрэс нь би юу гэж ойлгосон бэ гэхээр хүмүүсийг одоо нөгөө надад таалагдахгүй болохоор уур хүрээд байсан чинь өөрөө өөртөөгөө ойртоод яг яагаад миний уур хүрээд байна уу гэд өөрийгөө хайрлаад өөрийгөө уурлуулахгүй төлөө зөв сонголтуудыг хийгээд ирэхээр зэрэг итгэрэл тайвшрал гэдэг юм явагдаад эсвэргээрээ хүмүүсийг уурлаж аашилж айлгадаг биш хайрыг түгээдэг хань хайрыг түгээдэг ээж болон хувирчээ гэж ингэж харагдлаа. Мөн дээрэс нь түрүүн юу гэсэн бэ гэхээр нөгөө уура буюу нөгөө өөрөө өөрөөсөө холдоод байгаа тэр орон зайгаа анзаарахгүйгээр нэг л удаа амьдрах юм чинь нэг л удаа одоо юу яаж байгаа юм чинь жаргана өөрөө өөрийгөө хайрлаж байгаа нэгээд эдийн засгаас сүрүүлээд эдийн засгаас сүрүүлнэ гэдэг нь үр зээл тавиад тэгэд тархинд байнга одоо би өртөө штэ надаа мөнгө байхгүй штэ гэдэг бодлууд маань дотроос давчдуулаад тэр тайван биш байдлыг үүсгээд идэг. Тэгэхээр өөрийгөө хайрлаж байгаа нь буруу хайрлаад мөнгөө өргөхөр зэрэг нөгөө өргөцсөн мөнгөнийх нь орон зай нь эргээгээд сэтгэл санааг доголдуулаад уур хүрэгдэг. Одоо надаа мөнгө байхгүй гэл ингэхээр дотор бачимдаал те нөхөр мөнгө олж ирэхгүй байгаа юм шиг. Нөхөр илүү мөнгө өрөөд байгаа юм шиг. Хүүхэд илүү зардал гаргаад байгаа юм шиг. Ингэж бас уур хүрдэг байсан байж болох юм а гэдэг нэг юм бас түрүүн бодогдоод явцсан. Төрөний тэр нөгөө мөнгөө өрээл зээл тавиал худалдаа авалт хийгээл нөгөө хүмсэн ч юм байхгүй те. Хэдэн жил өмсөөгүй ямар хувцснууд шкафнасаа олсон бэ? Энэ аяга нийтдээ юм болсон. Яг ингээд нөгөө шкафа цэвэрлээд байж исэн чинь 3 жил бүр огт өмсөөгүй 3 жил хувцсаа. Зарим нь баг эзэн худалчинд нэр ярилгтай байсан шүү. Тэгээд надад хувцаа ингээ явгаад ингээд өмсгөө мөх ингээд хувцснуудаа ингээд ялгаад ирсэн чинь надад 2 цүнх одоо 2 юм цүнх биш одоо юм шар одоо Монголд бол шар тор гэж ярьдаг тийм шар тороор дүүрэн хувц гарч байгаа байхгүй юу ингээд бүтэн ингээ өмсөөгүй хувцнууд тэгэл би энийг юутай зөвөрлсөн гэж багшаа. Миний дотор байгаа тий миний энэ дотор байгаа уур бухимдал энэ айдас энэ одоо энэ бүх юмтай ингээд холбоотой юм байна тий энэ яг ийм би миний дотор яг ийм байгаа юм байна гэж бодоод яг тэгэл нөгөө бид нар эмэгтэй хүмүүс ч гэсэн ер нь ингээ анзаараад хаад бид нар ингээл тэгдэг штэ гэрээ нэг сайхан цэвэрлэхээр ингээл нэг гэр сайхан болоод гийгээл ирдэг штэ яг тэрнтэй адилхан миний энэ ингээ дотор ингээл бүр ингээл онгоогоо л ирж байгаа юм чи бүр ингээл миний энэ дотор чинь бас яг энэ хувцтай адилхан энэ хөргөчтэй адилхан ингээд ийм бүх зүйл ингээд хураагдаад те уур бухимдал энэ одоо ингээд бүх л юм ингээд хураагдсаар хагаад харанхуй юм болцсон одоо бүр ингээд дүүрсэн ингээд бүр халиад асгарах гэж байгаа те тэрийг асгаад гаргаж чадахгүй тийм л болцсон байх гэл энэ хувцаа одоо шкафа хүртэл цэвэрлээд хөргөчөө цэвэрлэж байгаа хүртэл цэвэрлж байхдаа хүртэл тийм л юм бодож исэн надаа яг л тийм ботогдсон тийм. Тэгэхээр ингээд бид нар ингээ анзаарахгүй биднээс өөрийгөө анзаардгүй юм байна. Өөрийгөө анзаарах битгийл бүр ингээ эргэн тойрноо ч анзаардгүй юм байна. Тэгэл ерөөсөө энэ бүх зүйлийг энэ сайн сайхан бүх зүйл ингээ мартсан. Тэгэл талархна гэл тэгэнгүүт юу нөгөө талархлынхаа тухай
ойлгохгүй болцсон хөвтлээ тийм болцсон байт юм билээ. Бүр яаж талархахаа мэдэхгүй, өөрийгөө яаж хайрлахаа мэдэхгүй. Хайрлаж байгаа нэртэй би ярихтаар суудгүй юм чи. Би ингээд тамхи маяг татдаггүй, стрессээ тайлдаг. Үн чи юугаар тайлах вэ гэхээр өгшин чинь би сайхан инстанаар гоё амттай авчи. Харин тэгчиг ингүүл манай нөхөр тэгдэг гэл хөөрхөн амт. Нэг тэгин штэ тэр чинь нөгөө ихнэр нэг ярихтаар суудгүй хүн чи одоо тэгэл тийм л юмар кафер аавна гэл ингээл тэгэл ерөөсөө тэр мөнгөө яахаа гэхээр тэр мөнгөн дотор нь миний бас эдийн засаг явж л байгаа байхгүй. Дураараа нөгөө торт морт чи аваад чихэр мэхрий чинь бүр ерөөсөө хэдийн хэлээр нь аваад ингээл задлж идэл тэгж ягаал тийм ч хувц авч юмсвал эн чинь ингээл миний нөгөө дотор байсан тунгаагээд илэрхийлээд байгаа байхгүй эдийн засгаар. Эдийн засгийг ерөөсөө тэр зүйлээр илэрхийлж байгаа тийм замбраагүй зохион байгуулалт гэж юм мэдэхгүй бүр ерөөсөө нэг юм савсан. Тэгэл ерөөсөө яг ингээл нэг зүрхний бичлэг шиг хоёр багштай анх хэлж нийтийг өргөжсэн. Зүрхний бичлэг шиг те нэг дээшээ гарч игэл нэг доош унж игэл ерөөсөө нэг юм тогтвор байхгүй. Ийм л томлог байсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо бүх зүйлээрээ ингээд өөрийнхөө бүх зүйлийг ингээд ажаал анзаараад байхад яг л тийм л байсан. Юу юм нөх вэ? Яг л тийм байсан. Одоо миний эргэн тойрны бүхэл хүмүүс бүгдээрээ л яг тийм болчаал хөөрхий бүгд одоо яах учраа олохгүй яах вэ гэл яг тэрэнд ингээл бас ийм стресстэй л одоо яг надтай адилхан ингээл нөгөө мөнгө бүгд л мөнгө гэж бодож байгаа. Мөнгө гэл ерөөсө мөнгөө яах вэ гэл өөрөө дураараа өөрөө хайцснаа мэдэхгүй. Бүр ерөөсөө өөрөө тэр бүх зүйлээсээ өөрөөсөө холдсон. Энэ дотор энэ тунгаагаа ингээд мартцсан. Өөрхөн энэ тунгалаг гэдэг хүнийг бүр огт мартцсан байгаа байхгүй. Тэгэл биднээс асуудаг штэ. Ингээл хамгийн хайрладаг хүн чи хэн бэ гэхээр өөр хүүхдгээд нөгөө тунгалаг гэдэг хүнээ мартцсан. Бүр ер нь тунгалагыг хайрлахаа бүр мартцсан. Энэ тунгаа гэж хүн хорвоо байдаг юм уу гэдгээ бүр амьсгалдаг ч юм уу гэж бүр тийхтлээ мартцсан байгаа байхгүй. Тэгээ санаж байгаа гэдэг хөөх айгуу санаад байгаа зүйл нь болохоор дандаа л нэг хэрэггүй зүйл худалдаж авдаг. Тэрээр стрессээ тайлдаг. Тэгэл ерөөсөө тэр идэ ундаа идлэлээр одоо адаглал би ингэ торт авч чихэр авч идчихээ чи би өөрийгөө хордуулаад байгаа байхгүй. Маш их ам цангадаг. Тэгэл ам цангаал ингээл нөгөө юмнасаа ингээд өөрийгөө хордуулаад тэгээд тэр зүйл нь ингээд нөгөө дотор их өвддөг. Одоо ямар ч шалтгаангүйгээр өвдөл тэгэл өөрийгөө оншилчнаа бас их сайхан оншлоо штэ. Имчээтэй. За энэ ходоод өвдөд ах шиг байна. Энэ ходоодны бараг хавдартай болсон юм уу гэх шиг ингээд нэг иймэрхүү юм яриад тэгэл ходоодоо дурандуулгээд би цоо ирэл л байгаа. Тэгээ энэ яасан байх вэ? Өөрийнхөө сэтгэлээр бүх одоо өвчнөг өөрөө өртөөл дуудажсэн байгаа байхгүй юу? Яахын энэ чихэр идээд байгаа хүн чинь торт идээд байгаа хүн чинь өвдөхөөс яах юм чи харахгүй шүү дээ. Ус юм уу? Би амьдралдаа ер нь ус ууж байгаагүй баха. Гэхдээ ядаж нь би нэг нүүрэндээ нэг хүт ус хөргөж ийсэн юм уу? Өөртөө мангар хайртай. Би чигүр чихтэйгээ хайртай хүн байхгүй ерөөсө хайрлаад байгаа юм шиг байгаа. Тэгэл ерөөсө нүүрэндээ нүүрээж арчилж мэдэхгүй тийм л эмхтэй байсан байхгүй. Одоо бол гэлэлцсэн сайхан өнгөлөг тунгалгыг бүтээж чадсандаа баярлж байгаа шүү багш. Одоо бид нар ингэдэж штэ. Жишээлбэл энэ зүйлсүүдийг олж өөрөөсөө таньж мэдээд би ерөөсөө ийм л юм биш тэгээд өөрийгөө өөртөө танилцуулаад явдаг тий. Гэхдээ энэ өнөөдрийг хүртэл тий 50 нас хүртлээ тэгвэл өмнө яагаад мэдэхгүй байсан юм бэ? Энэ болгоны тий учир шалтгаан нь тэгвэл яг хаана байгаа юм бэ? Тухайн үед яагаад бид нар мэддэхгүй байсан юм бэ? 30 наснда 40 наснда ядахта 48 наснда мэдэж 2 жилийн өмнө ч гэсэн мэдсэн бол гэдэг нэг хүний дотроо нэг жижигхэн нэг юу байдэн штэ харамсал гэмээр тий арай жоохон эртхэн мэдсэн бол тийм ээ гэж байгаа юм шиг. Тийштэй бүр үнэхээр харамсаж байгаа байхгүй. Гэхдээ би яг хичээлд орохдоо бодож исэн байхгүй. Гээ бүр өстө нэрэ эртхэн орчихгүй яасан болоо гэл тэгсэн чинь яг нөгөө цаг нь болоогүй тий хүний одоо цаг болоогүй байсан. Гэхдээ харамсахгүй одоо ямар ч зүйлэнд харамсахгүй гэж бодож байсан. Гэтэл харамсаад байсан. Ягаад тэгэхээр бид нар чинь ийм юм биш үү? Бид нар ерөөсөө ялангуяа 52 би одоо 52 настай. Бид нар чинь ингээд дээр үед одоо бидний эцэг их чинь бидний чинь ингэдэг байсан байхгүй. Яг өөрсдийнхөө нөгөө тэр үед чинь яг намын социализмын үед чинь намын бодлогоор ингэж хүмүүсийг ингээ хүмүүжилсэн тэр ч болохгүй энэ ч болохгүй амьдралдаа алдаж болохгүй шүү. За тэгхийн бол тэгнэ ингэхийн бол тэгнэ болдог юм ганц чихэг байдгүй байсан байхгүй. За тэгэл ерөөсөө нөгөө эцэг ихтэй таалагдах гал
аав ээжтэй таалагдах гал за болохгүй юм биш ээ нийгэмдээ таалагдах гал хүмүүс таалагдах гал хүмүүсийн ингээд нөгөө одоо ингээд үгээр амьдраад бүр яг ингээд бүр олон жил болцсон. Тэгээд энэ дадал зуршлыг ингээд бид нар өөрчлөх гээд чадахгүй. Ягаад гэвэл нөгөө удмаас ингээд нөгөө эцэг эхээс ингээд биднэрт ингээд хилцсэн байж нийгмээс ингээд тий за тэр нь болохгүй шүү ингээд болохгүй шүү гэдэг ингээд болдог юм өрөөсө ганц ч байхгүй болсон тийм нийгэм бид нар амьдэрсэн байгаа байхгүй. Тэгтэл энийг өөрчилж болдгиймаа гэсэн юм гоё зөвлөд гараад ирсэн байгааг яг энэ одоо би 50 насн дээр авцсан байгаа байхгүй юу. Ямар сайхан зүйл юм бэ. Хөө гэл би бүрээс ингээд ойлгохдоо бүр ингээд нулимс чинь хүртэл ингээд хоёр янзаар гардаг болцсон юм. Гардгийг би өөрөө бүр мэдэрч байгаа байхгүй юу. Эхлээл ингээд гомдоол бүр ингээд тэр их зүйл ингээд гарах гал ингээд уйлдаг гэсэн бол одоо би ингээд дандаа талархалд ингээд чин сэтгэлээсээ гараад ирэхэд ямар сайхан юм бэ. Ийм гоё зүйлээд юм уу гэл ингээд гараад хүртэл ингээд тэнгэртэй хүртэл ингээл цасан шуурга ороод ингээл нэг хүүтэн бороо ороод сутгсан ч гэсэндээ тэр зүйлд ингээл талархаад ингээд сурд бид нар ингээд талархаж чадахгүй болсон ингээд одоо алдаагаа хүртэл бид нар ингээд алдаандаа талархаж хийлгээл ингээл одоо ингээд урталт ингээд бидний ингээд хөлбөрт хамгаалсан юм тэгж хэлэх юм юу солиороод байгаа юм бэ гэж ярих аахгүй бид нар тий юу солиороод юу талархах юунд талархслыг тэр одоо өнгөрсөн амьдрал юу талархтыг энэ төр гэсэн чинь одоо бүр ингээд зүйлийг мэдээд эхэлсэн чинь талархал тэгээ өөрийнхөө энэ зүрх сэтгэлийг энэ дотоод байгаа хайрыг энэ дотор байгаа ингээд та нарт нэг ингээд одоо энэ хүмүүст ингээд хүмүүсээс асуумаар санагдаад байдаг аахгүй нэг юм дотор чи ингээд нэг хоёр ингээл янз ингээл гадна талдаа бий байгаад байгаа мөртлөө дотор нэг хүн байгаа юм шиг санагддггүй та нарт. Тэгээ яг тэр ингээд дотор хүн чинь биднэрт ингээд туслах гал дэмнэх гээл ингээд яваад идэх юм бэлээ. Ингээ анзаарвал та нар ингээд цаг хугацаагаа ухраагаад үзээд ирэнгүүт л ингээл нэг хоёр тугаач юм шиг одоо нөгөө хүмүүсийн ил хэлгээр ингээд нөгөө хоёр чөтгөр энд суудсан нэг нь цагаан бурхан нөгөөх нь чөтгөр гэдэг шиг ингээд нэг хүмүүс тэгж ярьдаг штэ тий. Яг тэрэн шиг ингээд тэр зүйлийг ингээд сонссон тэрийг нэг анзаарсан нэг ингээд яг одоо миний энэ ингээд ярьж байгааг ингээд сонсоод ингээд нэг тэгжсэн штэ гэд ингээд банк гэл талхаа дотор чи орж ирдэг тийм үед байдаг да. Яг л тийм зүйлүүдийг ингээд бид нар ингээд сонсоод мэдрээд энэ хичээл яг одоо энэ зүйлийг ингээд өөртөө аваад ингээд өөрийгөө хайрлах тийм мэдрэмж бол үнэхээр маш сайхан байсан. Үнэхээр маш сайхан байсан. Тэгээд энэ хичээлийг эрт авах минь яавдаа л гэж бодож исэн. Гэхдээ залуучууд бол маш сайхан болцсон байлээ. Энэ гэрэл одоо энэ одоо орчны ертөнцид гэрэлдэг цаг нь болцсон. Цаг нь болцсон хүмүүс гэрэлдтiin байлээ шүү. Маш залуу байх тусмаа тий одоо энэ хичээлийг ингээд мэдрэх одоо өөрийгөө хайрлах энэ зүйлийг авах тусам та нарт маань өшөө их боломжтой бий шүү гэдгийг л хэлмээр санагдсан. Гэхдээ би харамсахгүй өнөөдөр би ямар ч хэлсэн энэ нэг зүйлийг мэдрээд өөрийгөө хайрлаад өөртөө байж чадсандаа яг одоо ингээд цагт ингэж байж өөрийгөө бүтээж чадсандаа би үнэхээр их баярлж байна. Харамсахгүй. Гэтэл харамсал төрсөн шүү. За талархлаа. За энэ дээр яг үнэндээ манай одоо лайв үзэж байгаа хүмүүс маань бодож байгаа бах тий ганцхан жилийн дотор тэгэл ид шийд юм шиг тий гоё болоод өмнөх тунгаагаа нөгөө могоо арьсаа хуулж байгаа юм шиг тий гоё тунгааг ингэж гаргаж ирсэн гэж бодож иж магадгүй үгүй шүү. Энийхээ ард тунгаагийн хідэн сар уйлсан нулимс байгаа. Тэ би уйлаад байна л гэл хичээл дээр орж ирээл нэг юм яриад уйлаад байсан. Яг тухайн үедээ ямар хичээл явагдана тэрнтэй холбоотой тухайн хүнд яг тэрийг нь сорьсон соройн орж ирдэг. Тэ соройн орж ирээд тэрийг энэ хичээлийг үздсэн тунгаа тэгвэл энэ соройг өгөх юм бол энэ давах нь үгүй юу гэж байгаа юм шиг шалгадаг те. Тэгэнгүүтээ унангуудаа яана би хичээлээ дутуу үзсэн байна. Би шалгалтнаасаа унтсан гэсэн л орж ирээл уйлж исэн өдрүүд бол баггүй байсан. Тэрийг бол мэдж байгаа. Бүр яг тасралтгүй нэг сар уйлж ирснийг би бод мэдж байгаа. Тэ? Тэгээ тэн дундаа бит хоёрт хэлэхгүйгээр уйлж исэн үеуд ч гэсэн зөндөө байгаа. Тэ? Байгаа. Байгаа. Тэгэхээр манайхан ер нь альва нэгэн зүйлийг гой болгоход тийм ид шид гэдэг зүйл бол уг нь бол байгаа. Ингээ жил
ганцхан жилийн дараа болцоод байгаа хгүй. Гэхдээ тэр ганцхан жил маш олон жил юм шиг бүхэл бүтэн 50 жилийн жилд туулсан тий бүхэл зүйлтэйгээ яг нүүр тулахаараа л бид нарын мөн чанар маань танигддаг. Тухайн үедээ арьсаа хуулж байхдаа хүртэл чи яг үнэхээр нь хуулж чадсан уу? Үний юм уу? Наадах чинь гэдгийг хүртэл сорж идэг, тийм ээ? Сорж идэг. Тэгэхээр манайхан бас тийм амархан зүйл гэж байхгүй гэдгийг нэг талаас хэлье. Гэхдээ яг зориглосон, шийдвэр гаргасан өөр өөртөөгөө би нүүр тулна гэсэн хүмүүст болохоор энэ нь амархан байдаг. Тэ? Ер нь бол одоо би бас ингээс уйлаас сууж байна. Маш сайхан байна. Тэгээ өөрөөгөө бүтээж чадсан. Тэгээд энэ дэлгэцийн өмнө ингээ ярих ингээ тийм сайхан болтлоо ингээ амар амгалан болсон байгаа байхгүй. Тэгээд ер нь бол хүн өөрийнхөө төлөө одоо өөрийгөө л өөрчлөхийн тулд хинч одоо намайг ингээ өөрчилж чадахгүй. Тийм хүч гарахгүй. Ягаад гэвэл өөрөө өөртөө ганц үнэнч байх зүйл чинь энэ зүйл байхгүй юу? Өөрийгөө хайрлах зүйл чинь ганцхан энэ зүйл. Өөрөө өөртөө ойр байх, өөрийгөө хайрлаж суралцах тий. Тэгээ энэ хичээлүүд бол одоо сургалтад бас өөрийгөө хайрлах ганцхан бол шалтгаан нь бол ерөөсөө яагаад би өнөөдөр өөрийнхөө төлөө үйлдэл хийж чадахгүй юм? Ийм сайхан зүйл байх чинь тий. Ийм сайхан мэдлэг байх чинь энэ сайхан зүйлийг коучлог, менторлог хоёр багш маань гараад ирж хахад яагаад өөрийнхөө төлөө би ингээд үйлдэл хийгээд зоригтойхон шиг тий. Энэ ямар учиртай энэ зүйл яагаад намайг ингээд ийм гоё болгоно гэж ярьсан. Энэ зүйлийг яагаад би ингээд сонсож болохгүй гэж энэ зүйлийн төлөө би яагаад өөрийгөө өөрчилж болохгүй гэж үнэхээр юм бүр ингээд нөгөө зүрх сэтгэл энэ миний бие бүх зүйл ингээд энэ хичээл энэ сонголт руу хандсан байсан л та. Тэгээд би үнэхээр энэ зүйлээр ингээд ангад цангаа хатцсан байсан. Бүр үнэхээр ингээд цангаагийн маань тайлсан. Тэгээд тэр хооронд амаргүй байсан. Үнэхээр амаргүй байсан. Гэхдээ би бууж өгөөгүй. Яагаад гэвэл итгэлтэйгээр маш итгэлтэйгээр би энэ хичээл намайг аварна. Энэ сургалт намайг аварна. Энэ яагаад гэвэл энэ чинь өөрийнхөө төлөө болохоос би ямар энэ хоёр багшийг би ямар өөрчлөхгүй л тий. Би энэ хоёр багшд ингээд ад жаргал бэлтгэх гээд байгаа ш. Энэ хоёр ментор маань намайг ингээд сайхан ингээд татаадаас өөрийгөө хайрлах юм хүч ингээд өгөх гэж яах чинь би одоо яагаад ингээд нэг өөрийнхөө төлөө ингээд үйлдэл хийж чадахгүй байгаа юм бэ? Гэл ингээл хийх ёсгүй юм бэ гэл тэгэл анх ингээл сургалт орох болгонд нь би зөндөө уйлсан тийм ээ уйлсан би зөндөө асуусан тий яагаад багшаа гэл би бүр хамгийн их асуултыг асуудаг байсан хамгийн их ингээд нөгөө зүйлийг ингээд өөрчлөхийг яг үнэхээр их хүсэж байсан яагаад гэвэл би бухимдсан ууралсан тэгээ ёо гэсэн ийм нөгөө одоо бүх юм байхгүй би чадахгүй надад зав байхгүй би ингээл ууртаа ийм бохомдсон ийм тунгалгаас бүр үнэхээр энэ тэр хуучин тунгалгаас бүр залхацсан байсан байхгүй яагаад ингээд болохгүй гэдэм бол гэл ингээд явсныхаа энэ хариуг би энэ юунаас авсандаа бүр үнэхээр их талархаад тэгээд энэ хичээлүүдээр зөндөө би алт эрдэнэс одоо атмосыг цуглуулсан. Тийм. Тэгтээ амаргүй байсан. Жил бодолтой би 50 нас хүртлээр би яг л нэг дадлаар явсан. Уул яг л нэг юмар ингээл өглөө босоод ингээл уурлах үедээ уурлаас муудах үедээ муудаад юмгүй үедээ юмгүйтэй л ингээл яг л энэ дадлаар би 50 жил явсан. Би энэ 50 жилийн дадлыг би нэгэн жилийн дотор өөрчлөнө. Нэг сарын дотор, нэг хоногийн дотор өөрчлөнөг бол худлаа штэ чадахгүй, амжихгүй. Тэгэхээр жилийн дотор явна гэдэг чинь ингээд алсуураа хүнд ингээд нөгөө дадал бий болгох боломж ингээ 21 хоног гэл одоо ингээл эрүүл бие бүтээх хөтөлбөр дээр хүртэл заадаг штэ тий. Яг энэнээс ингээл ахуулаад ингээл яваад байсан. Би шантраагүй. Үнэхээр шантраагүй. Ягаад гэвэл би өөртөө хайртай байж чадсан. Би өөрийгөө хайрлаж чадсан юм ихтэй. Тийм ээ тийм. Би үнэхээр өнөөдөр өөрийгөө бүтээж чадсан. Би өнөөдөр ингэж ярих одоо надад ийм чадал, надад ийм сайхан урам, надад ийм сайхан эрч хүчийг өгсөн. Тийм ээ би өөрөөрөө бахархаж байна. Чадсан. Тэгээ би баярын нөлөөс төрөнөөс хойш гаргалаа тий. Үнэхээр баярлалаа. Тэгээд энэ хүмүүстэй хэлэхэд нэрээ өөрөөгөө үнэхээр өөрчлөх ганцхан таал үйж чаддгийг шүү. Үнэхээр таа байддаг хинч биш. Тэгээ өөрийн дотор хүч ингээд өөрийнхөө дотоод хүчийг ингээд сонсоод өөрийгөө ингээд хайрлаад ирэхээр үнэхээр та хинч байж болно. Та одоогийн байгаа
хувь хүнээс шинэ одоо хувь хүнийг бий болгож бүтээхэд та өөрөө л оролцсон тийм ээ, чадна, та бол чадна, зөвхөн та өөрөө л чадна гэдэг зүйлийг л хэлье. Тийм тэгээ сайхан унн босон тэгэл тэр болгон дээр тэгэл өстой би энэ хичээлийг үзэх болгондоо зөндөө ойлсон те багшаа өстой носоо татаал үзээд байсан тийм ээ. За яг үнэ. За ингээд тунгалаг өөрчлөгдөөд шин тунгалаг болоод ирсэн чинь гэр бүлийн харилцаанд нөгөө уур хүргээд идэг хүүхдүүд нөгөө уур хүргээд хэрүүл болоод идэг нөгөө нөхөр эднэрийн харилцаанд ямар өөрчлөлт гарваа? Тэр хүмүүс хайр татам хүмүүс байсан байна уу? Яг уур хүргээд идэг нөгөө дүнхүү толгойнууд хിവэрэ байгаад байна уу? Яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Маш сайхан байна. Би бүр өнөөдөр өөрөөсөө нэр баярын алиас гаргаад ханахгүй нэ багшаа. Би яг ингээд өөрөө ингээд миний анчин хар багасаа суусан миний анчин хамгийн сайхан хорвогийн хамгийн сайхан анаа. Тэгээд би хандаа бас баярлаа гэж хэлэх гэсэн. Тэгээд өнөөдөр айгаа хөөрхөн лайв хичээлтэй гэлдгсэн байхгүй. Тэгсэн чи манай өнөхөр юу гэсэн гэж нэг хөөрхөн. Яг хөтэ минь тэгэл байгаагаа би хэлэндээ амар амгалан болсон гэдгээл хэлэндээ гэл тэгсэн байхгүй. Тэгсэн чи манай өнөхөр тийштэй минь тэгэл амар амгалан болсноо хэлэхгүй юу гэдэг. Миний хэлчих юм уу гэсэн чи тэгхүү би ажил дээрээсээ шууд лайв хийгээд орчих уу. Хөөрхөн тэгэж хүлээж автлаа. Одоо би ханигаа бас ойлгоогүй л байгаа аахгүй тий. Ингээл миний ань чинь бас ингээл би нөхрөөсөө л ингээл одоо хүүхд мөхтөөсөө ингээл уур хүргээл аятайхан ч юмыг тайлбарлаж чадахгүй тийм эмэгтэй л хийсэн байгаа аахгүй. Тэгтэл өнөөдөр ингээл өөр хүүхдтэй хүртэл ингээ ярих ч байгаа хүртэл хүүхдээ ингээ сонсдог болоод маш дөлгөн маш надад байхгүй тийм сайхан амар амгалан надаас ундраад гараад ирэхэд миний эргэн тойрны хань минь хүртэл намайг ойлгоод одоо хэрвээ ингээд урд тунгой байсан бол тий одоо ингээ байсан бол юу лай маяг одоо юу гэл ингээл бусдаас ингээл хамааралтай би тэнгуүтээ ичихтэй одоо ингээл яана би өстө шараа өстө нэр ингээл лайв хийхэд ингээл ичдэг тийм ингээд эгондо баригдсан тийм л эмхтэй байсан айдаг ичин гэдэг чинь цаана ингээ айх мэдрэмж бас давхар явагдаад байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр хүртэл ингээд танийхаа энэ сайхан зүйлийг мэдрээл ингээл бүр үнэхээр ийм гоё одоо үр дүнд ийм сайхан зүйлд хүрнэ гэж бүр үнэхээр бодоогүй. Гэхдээ ямар ч лээсэн намайг одоо өөрчилж өөр тонгоо бий болгоход энэ юу зүйлүүд ингээд намайг өөрчлөхөд хэрэг болно гэдэг зүйл хэрэг болно гэдгийг мэдрээл бүр стандар хичээнгүй л стандар өөрөө хичээсэн. Тэгээ энэ зүйлд үнэхээр өнөөдрийн өндөрлөгт би ийм амжилттайгаар ярьж хэлж суугаад үнэхээр баяртай байна. Үнэхээр баяртай байна. Баяртай гэхээр бүр ингээд цаанаас нөлөөс gaaj ядах юм. Тэгээд энэ зүйлийг ашиглаад завшааныг ашиглаад гэдэг шиг ингээд сайхан хань ажилтай маш их баярлалаа. Намайг сонсч ийсэнд, намайг төвчээртэй хүлээж байсанд тэгээ сайхан хүүхдүүдтэй хайртай шүү. Дээрээс нь миний одоо эргэн тойрны эгч дүүнэр маш сайхан болсон. Тэгээ нөгөө тунгаа ингээ уурлахаа болцсон биз дээ. Миний ч ингээ уурлахаа болчих гэж манай дүү намайг нэг хөөрхөн тэгэж хэлсэн. Тэгээд миний би ингээл хоёр эгч мэгч байгаа сонсдгоо. Их л том хүн байжээ. Би их том толгойтой их л өөрийгөө тэнгэрт мандаацсан хүн байсан юм бэ урд нь. Тэрч болохгүй байна. Таны энэ таалагдахгүй байна. Хүний эгчнэр ээжэж ийм байлаа гэж эгчнэрийгээ шүүмжлэл эхэлж исэн. Тэгэл нөгөө хоёр эгч манай том эгч маань саяхан намайг ингэж байгаа. Эгчээгээ сонссон баярлаа гэсэн чинь би уйлсан. Би олон жил хоёр эгчээгээ сонсоогүй явсан байлээ. Нэг л том хүн, нэг шүүмжилсэн, хүнээс хайсан тийм эмэгтэй явсан байлээ. Тэгээ би өнөөдөр ингээд хоёр эгчтэй ингээд маш их хайртай шүү. Дүүнэртэй хайртай шүү, хань ижилтэй хайртай шүү. Тэгээ аавдаа бас хайртай шүү гэл. Тэгээ аавыгаа маш их ингээд үзий яддаг эмэгтэй байсан. Бүр ингээл өстэй бүр ингээ арх уугаал ирэнгүүт нь өстэй ёо энэ өстэй арх өстэй би бүр архийг үздэггүй тэрэндээ нервтдэг байсан. Тэгэл аавыгаа худлаа ярьлаа гэл арх уухгүй гэж худлаа олон жил ярьсан гэл ингээл бүр ингээл тоочоод яриад байх юм бол миний энэ амьдралд зөндөө олон стресс зөндөө олон бухимдал тэгээ дандаа нууж явсан, айж явсан, ичиж явсан тийм зүйлүүд зөндөө байсан. Тэгээд энэ зүйлийг би өөрөө л өөрчилж чадсан. Тэгээ цаашид дахиад би зүйлэнд суралцаж өшөө илүү гоё сайхан тонгойг бүтээн улам сайхан болно гэж би итгэлтэйгээр ингээд өөрөө өөртөө итгээд ингээд сууж юм да.
маш сайхан байна. Тэгээд дахиад уйлж байна. Энэ бол нулимс бол баярын нулимс. Хайртай шүү бүх хүмүүстээ одоо энэ лайвыг сонсож байгаа найзууд манд ч байгаа. Тэгээд хүн ингээд өөрөө өөрчлөгдөөд бүх ингээд зүйл сайхан болоод ирэхээр бусад хүмүүсийг ч гэсэн ингээд амар амгалан болоосоо гэж боддгийм бэ. Тэгэхдээ би энэ удаа бол би хүмүүсийг чи тэгэж мэгэж урд нь би бол одоо өөрийгөө өөрчилж чадаагүй гэж тэг инг гэл нэг их том заадаг хүн байсан юм бэ. Тэг өнөөдөр бол яг энэ лавера бол сайхан найзууд минь намайг үзэж байгаа ах. Та нар минь ч гэсэн чаднаа. Та нар минь ч гэсэн одоо ингээд одоо хугацаа цаг байдаг бол одоо болцсон байж тээ. Тэгээд над чиг битгий ингээ бухимдаад ингээ олон жил яваач ээ. Тэгээд одоо амар амгалан гэдэг зүйлийг мэдрэх юм бэ. Тэгээ та нарын минь одоо жаргал цаг нь болцсон байна. Сэрэг цаг нь болцсон байна л гэж хэлээ да. Зэ гайхалтай. Тэг бөмбөрөөлөө нулимс тань. Зэ ингээд л зүгээр байж байгаа л уйлаад идэг байгаа. Гэтэ энэ болохоор зэрэг баярын, ухаарлын тийм ээ нөгөө өөртөөгөө өөрийнхөө үндсэн дотоод мөн чанар буюу жинхэнэ одоо язгуур сүнстэйгээ ойртож очиж байгаа эдгэрлийн, ухаарлын ийм нулимс явагддаг. Түүнээс ш одоо хүмүүс бол тэ зүгээр л ингээл уйлаад байх чи. Одоо ингээл эдгэрл явагдсны дараа энэ бүгд чинь бүр эрч хүч болж хуурдаг. Эдгэрл явагдаад ирсний дараа ялгаа байхгүй 2020 оноос хойш Гүлнараа бит хоёр ч гэсэн 6 жил уйлж дуулж эдгэрч энэ хэмжээний одоо хөтөлбөрийг гаргаад тавих хэмжээний одоо ухаарлын түүхүүдийг бүтээгээд тэгээд өнөөдөр нэгж гисэн одоо тунгааг тэ ухаарал төргээд өөр задлалтанд зөндөө олон одоо манай оролцогчд байгаа. Тэгэхээр зэрэг чиний ухаарал бусад хүмүүсийн ухааралд юу болоод одоо түүчээ болоод жим болоод тэгээд гэрэлтүүлээд явна гэдэг бол үнэхээр гайхалтай байдаг. Тэгэхээр өнөөдрийн өөрийнхөө ухаарлын түүхээр хин нэгэнд одоо жим болж гэрэл асааж өгч байгаа тунгаада маш их баярлаа гэж хэлье. Тэгээд хүн өөрийгөө хайрлаад өөрийгөө ойлгоод ирэхэр зэрэг те идж байгаа хоолнд дээрэс нь яг ууж байгаа усанд бодож байгаа бодолд хилэгдэж байгаа үгэнд тэгээд харилцаж байгаа харилцаанд тэр нь этгий хэл төрөвчөнд үлдэх мөнгөний чинь одоо үлдэгдэл хүртэл өөрчлөгдөөд ирдэг. Тэгэхээр хүн өөрийгөө хайрлна гэдэг нь ямар агуу юм бэ? Тэгэхээр таач гэсэн өөрийгөө хайрлаарай, өөрийгөө яаж хайрлах юм гэж мэдэхгүй байгаа болвол тэ манай хөтөлбөрийг бас сонирхож үзээрэй гэж хэлье гэж бодож байна. Тэгэхээр дээрээс нь царай зүс хүртэл шал өөр болчдөг. Тэ бүр төрөл арилцсан юм шиг. Өдөр болгон гоо сайханд ороод илүүлээд байгаа юм шиг. Тийм ээ. Нүдний зохины одоо хаван сэлхэгэр хүртэл арилаад ирдэг. Тэгэхээр бидний бодол сэтгэл зүгээс бидний эрүүл мэнд ямар их нөлөөлдөг юм бэ гэдгийн тод жишээ бас энд байдаг. Тэгээд манай хөтөлбөр бол ерөнхий агуулгаараа маш өргөн 33 хичээлтэй. 33 хичээл нь өөрөө бараг 33 жилийг тэ товчлох хэмжээний тэрнээс ч илүү одоо үр өгөөжийг өгөх ийм одоо хэмжээний ийм хөтөлбөр байдаг. Би тэн дотор тэ хүний тарих яаж ажилдгийг тэ дээрэс нь хүний тарих яаж ажилласнараа чиний төрөвчний үлдэгдэл чинь мөнгөтэй байх үгүй чинь шалтгаалаад байна штэ гэдгийг хүртэл заадаг. Дээрэс нь үг хэл зүү буюу одоо чиний амнаас гарч байгаа үг тархинд чинь байж байгаа бодол хүртэл яг нь чиний хувь тавиланг зорж байдгийг шүү гэдгийг
бүр одоо юу гэдгийг цагаан толгоноос нь эхлээд ойлгуулдаг гэх юм уу да. Тэгээд тэр цагаан толгоогоо үзэж дууссан хүн л яг уу уншиж сурдаг шүү дээ. Цагаан толгойн нэг үсгийг л мэдэхгүй бол хүн уншиж мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг хувь тавиланга хэрхэн зурах энэ цагаан толгойг үзэж дуусгахаар манай тунгаа шиг ийм одоо агуу өөрчлөлт агуу одоо өөрөө өөрийнхөө жинхэнэ үндсэн хувь тавилангаа зурж тэрэндээ талархалтай, бахархалтай тий ингэж баярын нулимс унгаж суудаг хүн болдог байх нь байна. Тэгэхээр хэрвээ таны цаг болсон бол хувь тавилангийн зураач хөтөлбөрт сонирхлоо хандуулаарай. Хэрвээ танд өнөөдрийн тунгаагийн ухаарлын түүхүүд тий өр өгөөж өөгч цэцэглэн дэлгэрч улам их гэрэлтэх байхаа гэдэг одоо ерөөлийг өргөе. Өөр манай Гүлнарад ярих юм байна уу? За. Баярлалаа. Өнөөдрийн битэрийн урилгыг хүлээж авч тэ өөрийнхөө цаг заваа зориулаад ийм сайхан тэ бүхэл бүтэн нэг жил болсон өрнөсөн үйл явдлуудыг ганцхан цагийн дотор багтаагаад ярина гэдэг тийм амархан зүйл бол биш байдаг тэ. Гэхдээ багтааж чадсан нь угаас л тодорхой тэ ямар хүн байна вэ гэдэг маань тэр хүч, тэр зориг, тэр итгэл, тэр найдвар болох нь яг тухайн хүний тунгаагийн өөрийнх нь дотроос нь гарсан ундарсан зүйл байгаа. Тэрнээс биш битээр ундаруулад асаагаад байгаа зүйл өртөөсөө биш. Битээр наанаас нь зүгээр ноцох гэж байгаа тий гал болоогүй байгаа нэг ноцох гэж байгаа үнсийг л өгсөн. Тий асаах уу асаахгүй байх уу гэдэг нь хүн болгоныг өөрийнх нь сонголт нь нээж идэг, идэх зүтгэл нь нээж идэг, итгэл нь нээж идэг. Тэгэхээр өөрийнхөө галыг асаагаад өнөөдөр тэг гал шиг дүрэлзэж байгаа тангаадаа маш их баярлаа гэж хэлье. Дараагийн хүн нь тэ одоо лайв үзэж байгаа та байх болно гэж. Баярлаа. Тийм шүү. Яг үнэн тэ. Тэгэд манай эзэн Чингис хаан хүртэл хэлдэг тэ бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг агуулга болвол ерөөсөө бүгдийг ингээд багтаагаад хэлсэн. Тэгэхээр өөрийгөө засаагүй, бие засаагүй хүн болвол гэр бүлдээч гэсэн аз жаргалтай хань ижил, аз жаргалтай аав ээж байж чаддаггүй. Тэгэд яг аз жаргалтай хүүхдүүдийг бас бүтээж өсгөж чаддаггүй. Тэгэхээр зэрэг яг гэр бүл маань бас засагдахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаа нь хүртэл одоо гэр бүл нь засагдаагүй, өөрөө ууртай унтуутай карманда орж ирж байгаа цалингийнхаа 5 төгрөгийг хүртэл аль нэг нь үрж, аль нэг нь хадгалах уу гэдгийг хүртэл учирч янцсангаа олоогүй байж байгаа хүмүүс болвол төр засалцаж, төр төшилцэж, бизнес эрхэлж одоо хувь хүний амьдрал дээр бол төр нь үндсэндээ бизнес карьер болоод явж идэг. Тэнд чи дарга хийн, тэнд чи яг өөр олон бусад хүмүүсийн аав ээжүүдийн үр хүүхдүүдийн амьдралыг хариуцаад явна. Яг тэгвэл нь даргын үгнээс, даргын шийдвэрээс, даргын сонголтуудаас тэр ажилчдын амьдрал, цалин тэгэд тэр ажилчдын хань ижил үр хүүхдүүд аав ээжүүдийн яг амьдрал шалтгаалаад явж идэг. Тэр утгаараа чи төрийг төшилцэж байгаа, төрд татвар төлж байгаа. Тэр утгаараа чи яг төр төшилцэж байгаа буюу тэр төрөө өөрийгөө засаагүй хүн бол тэр төрд одоо хувь нэмрээ оруулж зөв ажиллаж чадахгүй тэгснэрээ яг одоо компанийн дампуурдаг ч юм уу, ашиггүй ажилдаг ч юм уу, эсвэл ашиг орлогоо мэдэхгүй үргэлж яаж хийхээ мэдэхгүй үргэлжийн одоо юу гэдгийг битээ ууртаа унтуутай дандаа л тэгхгүй яасын гэхгүй яасын ядаж энийг цэвэрлэхгүй яасын гэдэл ингээл хараал урсгасан зарим дарга нар байдаг штэ тий. Тэгэхээр бие засаад гэрээ засаад төрөө зас гэдгийн утга учир нь энэ байх нь байна. Тэгэхээр таач гэсэн бие засч эхлэрэй гэж уриалж байна. Тэгэд өнөөдрийнхөө лайв уулзалтыг ингээд өндөрлөхөө. Тунгад маань нэмж хэлмээр юм юу вэ? За одоо ингээд
хамаг л үгээ хэлчих шиг боллоо шүү дээ тий. Тэгээд та нар минь чаднаа гэж л хэлээ да. Тий сайхан бүхнийг эхлэлийг та өөр эхлүүлж чадна шүү гэж л хэлмээр байна. Баярлалаа намайг сонссонд. Тунгагийн лайв болгон дээр одоо ингээ 33 хичээл үзэхэд 33 удаагийн уулзалт зүүн болцсон гэсэн үг. Тэгэхэд айгүй над айгүй гэдгээ болоо л тоо гэсэн чинь одоо байхгүй байхгүй. Нэг цаг ярихад айгүй гэдэггүй. Тэгэхээр саанаасаа энэ үг нь хүртэл сасрахаар бид нарын дотоод сүнс маань сэрж идэг. Амар штий. Амар байсан баггүй юу гээл ярьдагсэн те. Одоо байхгүй. Тийм бүр тэр үг хүртэл ингээ хаагдцсан. Тэг бүх юм ингээд нөгөө хаагдцсан байт юм билээ шүү дээ. Хамгийн сайхан үг гэж байгаа. Одоо тэгэл айгүй гэдэг үгийг чинь их гоё гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэл амар гэж хэлээл айгүй гэл би бүр өнөөдөр бүр дахиад давхар бас бичсэн. Айгүй амар гэдэг үгийг бүр өгсөн сангаас авч хаяа гэл тэгэл хэлжсэн тий. Тэгэл ингээ үг хүртэл засагдаад ирэхээр ингээ амнаас гарч байгаа үг хүртэлтэй ямар үг амнаас гарсан үгээр үйлдэл бүхэн ундран гардаг шиг тэгэл бүх зүйлийг ундраа цогцлоон доо чадан даа гэл ингээл урагшлаа лээ дахин. Тунгагийн дотоод хүч нь бүр нэмэгдсэн орж ирж шүү. Ундраад байна багшаа. Шинэ жилээс хойш бас уулзаж ярилцаагүй байж байгаад байсан чинь. Бүр дотоод хүч нь бүр илт нэмэгдсэн байна. Би тэдний нөгөө шинэ жилийн уулзалтаар нэг тухтаа яриаггүй юу тий. Тэндээс хойш бол бүр итгэл нь хүртэл өстой дөрлөцсөн байна. За тэгээд гал морин жилдээ гал шиг дөрлөцөн асаж, морь шиг дөвхөлзөн хурдалж, тэ өөрөө өөрийгөө өөрчлөх, өөрийнхөө хувь тавиланг зурах энэ алхмууд нь одоо гэгээн дардам байх болтугай гэж өрөөгөөд өнөөдрийнхөө уулзалтыг өндөрлөе. Тэгээд үзэж сонссон, сонирхсан бидэнтэй лайвд хамт байсан бүхэндээ нөхөж үзэх бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд эртгэн нөхөд үзэхгүй бол энэ лайв маань яадаг лээ. Нэг сарын дараа өөрөө устдчихдаг байгаа шүү дээ. За баярлалаа.